хувийн чанарын хязгаарын нөхцлөөс сонгосон огтлыг хэвээрээ үлдээе гэж байгаа тийм. За дараа нь болохоор eel тооцоог болохоор хашаар авна шууд. Энийг нэгээс бага гарах ёстой. Энэ болохоор багны энэ утгаа одоо шалгах чинь ар хулзайл нь болохоор ар шахалттай тэнцүү гэж аваад яг саяныхтай адилхан энэ утгуудаа гаргаж ирэн 70-аас их гарсан учраас саяны томьёонд орлуулад 0.25 гэж гарсан. За эндээсээ нэмийг олчин тийм 23.52 гэж гарсан. За моментын эффүүр нь саяны заасан залтын дагуу энэ KF-ийг 1.75-ыг хүрчдэг нь 0.175D. D нь болохоор багны дэд хэсэгтээ тэг учраас тэгээр авна. Багны дэд хэсгийн момент нь тэг байна гэд. За 7 дээрээ болохоор саяны нэгээс бага гарах ёстой гэсэн тогтворыг томьёонд орлуулад шалгачихна. Тэгээд миний бодсон бодолтон дээрээ 0.31 гэд нэгээс бага тоо гарсан учраас тогтвор хангалттай гэж үзнэ. Рамын бус хавтгай дахь тогтворын тооцоо тогтворын төвийн шахалтын элементэд шалгана. За ачааны хослол 2 дугаар ачааны хослолоо авч бодно. За эндээс болохоор саяны нөгөө CNEP гэдэг нэг заалт хийсэн шүү дээ. Тэр норм дүрмийн дагуу 11 мегапаскалаас бага гарах ёстой гэд энэ тоотуудаа орлуулад томьёонтой бодоод 435 мегапаскал гэж гарсан. Энэ тооноос бага гарч байгаа учраас тогтвор хангалттай гэж үзнэ. За одоо цавны заазыг сууралтанд шалгах. Одоо сууралтаа шалгах чинь гэсэн Q утгаа ачааны хослол нэгээс авна. Ачааны хослол нэгээс авна. За 11.65 ачааны 1-р хослол дээр утга. За бийг үрждэг нашийн квадрат хувахан 8. Энэ болохоор багны хөндлөлтийн огтлыг олж байгаа томьёо. Одоо энийг олно. Би үрждэг наш энэ 3 зэрэг хувахан 12 гэд энэ ойролцоогоор 432 метрийн 4 зэрэгтгч гарсан. За одоо шалгах чинь тийм. Шалгахтаа 0.22 энэ томьёонд орлуулад шалгаад 0.2 мегапаскал гэж гарсан. Энэ болохоор 1.5 мегапаскалаас бага гарсан учраас Батбих хангалттай гэж үзнэ. За дараа нь багныг сүртэй бэлгэний тооцоо. Одоо бүгдийн тооцоод Батбих тогтворыг бүгдийг шалгаад яг хангалттай гэж үзээд дараа нь шууд багны сүртэй бэлгэний тооцоог бодноо. За эндээс энэ нь болохоор ачааны 3 дугаар хослолын утгаараа авна. Энэ нь 113,786 кН. Момент нь болохоор 41,199 кН өрчдөг метр. За энэ дээрээс L0 нь дөрөв нь олцсон байгаа. Нөгөө багны зузааны хасаад 21.4 м. А цэвэр хөндлөн огтлын талбайг 14.4 үрждэг нарын хас 2 зэрэг метр квадрат гэж олцсон. За энэ W цэвэр талбайг болохоор эсрүүцлийн моментийн 14.4 үрждэг 10-ын хас 3 зэрэг гэж гарсан. За багны төвийн шанарын дагуу хулзайлах коэффициентийг олно. Эндээс саяны энэ томьёонд орлуулад тоо нутгуудаа бодоод 123.4 энэ 70-аас их гарсан учраас саяны энэ томьёонд орлуулад 123.4 квадрат гэд за ийм утга гарлаа. Энэ R-ийн эсрүүцлийн момент нь 1389 мегапаскал гэд байгаа. За хөндлөн огтлын тооцооны эсрүүцэл нь Km. Km одоо энэ хэсгийг олоод энэ томьёонд энийг хуваах нь энэ фи утгыг өрчдөг нь энэ болохоор R эсрүүцлийн моментийг өржин гэсэн үг. За эндээс гарч ирсэн 0.71 дээр энэ томьёонд орлуулад эндээс 101.6 гэж Km гарч ирсэн.
За хэв гажилтын нэмэгдэл момент ийм дэг олно. Ийм дэг болоход ийм 3 дор хослолтны утгаа ашиглаад за энэ олсон тоон утгуудаа энэ томьёонд орлуулад 55,71 кН өрчдөг метр гэж гарсан. За босоо сонгогч ба шахагч хүчтлийн утгыг ачааны 3 дор хослолыг ашиглан тодорхойлъё. Одоо Q сонолт нь болохоор энэ хэсэг нь одоо момент ингэж үйлчлээд энэ минимум ба дээрээс үйлчлээд одоо доороо энэ хэсэг нь сунаад энэ хэсэг нь шахагдж байгаа штэ. За одоо тэр утгуудаа олно гэсэн үг. Энэ сунж байгаа учраас энийг хасгаар аваад энэ 3 дахь ачааны хослолыг ашиглан энэ томьёонд бүх утгуудаа орлуулад ботход 3078 мегапаскал гэж гарч ирсэн. За шахалт нь болохоор 465 мегапаскал гэж гарч ирсэн байгаа. За багны шахалтын ба суналтын бүсний өндрийг тодорхойлъё. Одоо энэ өндрүүдэд тодорхойлно гэсэн үг. За H шахалтын өндөр нь болохоор 0,136 метр, H суналт нь 0,238 метр гэж гарсан. За одоо эксцентрист энэ E зайгаа олно гэсэн үг. E зайгаа олохын тулд энэ даруул модны аг хуваах нь 2 нэмэх нь H суналт саяныхаа нэмээд 3/2. Одоо энэ яг суналтын хэсэг нь 3/2 дээр үйлчилж байгаа учраас өрждөг нь H шахалт гээд нийтдээ E утга нь болохоор 53.8 см гэж гарч ирсэн. За А нь болохоор даруулгын зузаан нь. Одоо энэ том А нь юу вэ гэхэд багны тэнхлэгээс анкерийн тэнхлэг хүртэлх зай. С нь элементийн хөндийн төвөөс шахалтын хэсгийн хүчтлийн эфүрийн төв хүртэлх зай. Одоо том Агаа болчихно. Тэгээд С-гээ болчихно. Том А нь болохоор даруулгын модны талтай нэмэх нь энэ нөгөө багны зузааны талтай нэмэхэд нийт 36 см гэж гарсан. За С утга нь болохоор E-гээс хасах нь том А гэсэн үг. Энэ нь болохоор 17.8 см гэж гарсан. За багны сүрт хөшүүнд бэхлэх тооцоог хамгийн них сонгох хүчний үйлчлэлээр тооцноо гэж байгаа тийм. Энэ суналтын хүчийг олохын тулд шахалтын бүсний хөндийн төвтэй харьцангуй момент бичье. Одоо эндээс момент бичээд энэ суналтыг олно. Энэ суналтын момент бичгээд олоход 65.9 кН гэж гарсан. За дараа нь шаарддаг анкерийн болтны диаметрийг олно. Диаметрийг олоход ийм нэг томьёо байдаг. За энэ томьёон дээр энэ M0 нь болохоор болтны эргэлээсийг бодолцсон коэффициент. Mn нь болохоор хоёр болтны хоорондох хүчтлийн жигд биш хуваарлагдахыг бодолцсон коэффициент гэд энэ хоёр утгыг тэгж авна. За энэ болохоор болтны эсрэг үзлийн момент нь нийтдээ 0,1017 метр нь нийт 17 см гэж гарсан. За одоо энийг цортой мэндээс диаметр нь болохоор 18 болтоор сонгож авъя гэж 18 диаметрийн болтоор авсан. За хоёр даруулгын баганд бэхлэх нөхцлөөс бэхлэгээний болтны диаметрийг тодорхойлъё. Тэгээ болтны даруулгын өргөхөд хоёр игнэгээр байрлуулна гэж үзье. За шаардагдах болтны диаметрийг бүтээцийн нөхцлөөс 4D нэмэх нь 7D нэмэх нь 4D нийт 15D гэж байгаа тийм. Одоо эндээсээ D-г олчихно. Даруулгын модныг ямар диаметртэй болтоор боох вэ гэдгийг олно гэсэн үг. Нийтдээ манай багны зузаан 240-ийг 15 тухайгаад 16 мм гэж гарч байгаа тийм. Одоо даруулгын модны болтыг 16D-гээр аавна гэсэн үг. За шаардагдах болтны тоог шилжсхийлтэнд ажиллах болтны нөхцлөөс дараах байдлаар тооцноо. За одоо энэ ийм томьёо байдаг. Одоо энийг олохын тулд Т минимум хэрэгтэй. За нэг ширхэх болтны дах шатвар нэг болт дах шатварыг олно гэсэн үг. Энэ холголт А гэж байгаа тийм. 0.8 өрждөг нь А
Тэгээд D гэсэн үг. Энэ томьёонд орлуулад 0.8 өрждөг нь 12. 12 гэдэг нь болохоор манай даруулга модны зузаан нь өрждөг 1.6. Саяны гарсан D-гээрээ өржээд 15 36 кН гэж гарсан. Одоо холголтоос үүсэх хийг бодно 0.5-ыг өрждөг нь C, өрждөг нь D болт гэсэн үг. За одоо энийг саяны болсон C утгаа энд бичээд энэ томьёон дээр 14.27 кН гэж гарсан. За тий гулзайлт потенцийн болтоор одоо бодъё. Энэ дээр T минимум олдно гэсэн үг. 2.5D энэ квадрат. За эндээс 6.4 кН энэ болохоор хамгийн минимум утга нь 6.4 кН гэж гарсан. За нийтдээ 8 ширхэг болдоор бооно. Энэ дээрээс зургийн зураг харуулсан байгаа. Нэг эгнэнтэй 4 ширхэг байна гэж үзээд нийтдээ энэ даруулга модны нийт өндрийн олно. Эндээс одоо 7D гээд 7D гээд нийтдээ 11.2 см гарсан. Энийг болохоор шууд 12 см гэж авъя. Гэт эндээс энэ болт захаасаа болт хүртэл 12 тэгээд дараагийн болт хүртэл 12 гээд нийтдээ 60 см өндөртэй гээд даруулга модны өндрийг тэгж авсан. За энэ зай нь болохоор захаасаа 3D тэгээд хоёр болтны хоорондох зай нь 3.5D зах хүртэл дахиад 3D гэж аваад энэ утгуудаа гаргаж ирсэн байгаа. За 3-т анкрын болтны бэхлэх булан төмрийн хэмжээг сонгоно. Бэхлэхний булан төмөр нь жигд тархсан ачаагаар ачаалагдсан 2 тулгууртай гулзайлтын доор ажиллах дамнаруу метр ажиллана. За одоо энэ анкрын болтыг энэ дээрээ булан төмрөөр энэ тооцоогоо одоо хийж өгнө гэсэн. Одоо булан төмрийн үйлчлэх энэ булан төмрийг хэдийн агталтай ямар булан төмөр авах вэ гэдгийг тооцно гэсэн. Булан төмөрт үйлчлэх жиг тархсан ачаа. Одоо Q-г нь олно. Энэ сундлыг хуваах нь багны зузаан. Энэ сундалдаа сая болцсон. Тэр утгаа багны зузаантай хувааж өгөөд 274.59 кН хуваах нь метр гэж гарсан. За дараа нь булан төмрийн тулгуур хоорондох зай олчихно. Энэ хоёрыг үрждэг 0.5. Энэ 0.5 нь болохоор багн ба анкрын болтны хоорондох завсрын зай. За DANK гэдэг нь анкрын болтны диаметр гээд 2268 м гэж олсон. За элемент гулзайлтын элементийн бат бэхэн нөхцлөөс шаардах хөндлөн нөхцлийг олъё гэж байгаа. Тэгээ одоо энэ булан төмрийг шаардах хөндлөн нөхцөл нь хэдэр авах вэ гэдэг томьёогоороо бодоод 276 кН өрждөг метр. Эндээсээ шаардах талбайг болоход эмийг хуваах нь R-ийг энэ дангийн маркийн эсрэг үзлийн момент эндээс 11.7 см куб гэж гарсан. За сүүлмэл хэллэхүүний сортаментоос 100-гийн харьцах нь 100 зузаан 10 мм байхаар булан төмрийг сонгож авъя. Энэ дээр болохоор AX нь 147 см-ийн дөрвөн зэрэг, Z0 нь болохоор 275 см гэд олцсон. Одоо Y max нь болохоор 10-аас хасах нь 275 гэд 725 см гэж гарсан. За R-ийг нь болохоор гангийн тооцооны эсрэг үзэл. За эндээс AX-ийг хуваах нь Y max гээд 147-г хуваах нь 725 нийтдээ 127 см куб гэж гарсан. Энэ нь болохоор саяны 11.7 см-ээс их гарсан учраас энэ сортаментоос 100 харьцах нь 100 зузаан 10 мм-ийн булан төмрийг сонгож авч болно гэсэн. За ингээд багныг суурьтай хөшүүн холбох
тооцоо ингэж дууслаа. Баярлалаа.